Economically, this great Mongol province within Manjgo has possibilities which world at large hasn't yet appreciated. Chinese exploitation of Manchuria was weak in manufacturing, mining, forestry, everything but agriculture. It was not only overbalanced by agriculture, but agriculture was predominantly at low-grade type, the hand cultivation of great estates of absentee landlords by refugee colonists with no capital and no economic independence. For the raising of livestock, Chinese had no tradition and no aptitude. It is indeed regular characteristic of Chinese colonization of Mongol land that forested pasture land is plowed under for crops and exhausted within a few years by flowing away the topsoil, after which it is unproductive either for farming or for pasture. Эдийн засгийн хувьд Манжгогийн энэ Монгол маш том Монгол мужийн дэлхийн хаанч таатаагаар бүрэлдээгүй ийм эдийн засгийн боломжуудыг агуулсан байгаа. Манжуур дэх хятадын нөлөө бол үйлдвэр, уул уурхай, хой болоод бүр хөдөө аж ахуйн салбарт хүртэл маш сул хөгжил буурай. Мөн үйлдвэрлэлийн олон янзын хэлбэрүүд Манжго мужид бол тэнцвэрийг олоогүй. Яагаад гэвэл хөдөө аж ахуй бол маш хоцрогдсон хуучны үеийн гараар ямар ч анхаарал хандуулдаггүй эзэд ноёдын доор ямар ч хөрөнгөгүй, ямар ч бие даасан байдалгүй дөрвөгч хятад тариачдаар газар хаглуулan тарьсан тарих байдлаар хөгжиж ирсэн. Бүр мал аж ахуйн хувьд ч гэсэн хятадуудын хувьд мал аж ахуй эрхлэх ямар ч уламжлалгүй, сонирхолгүй. Энэ бол Монгол нутаг дахь хятадын газар хагалбарлан тариалж байгаа хятад колончлогчдын нэг онцлог. Эхэндээ Монгол газрын хөрсийг хагалан тариа тарьсны дараа хэдэн жилээр энэ газрын хөрс цочирдоод үржил шинтэй өнгөн хөрс нь хийсэн алга болсны дараа тухайн талбай хөдөө аж ахуйд ч газар тариаланд ч мал аж ахуйд ч ашиглагддаггүй болж хувирдаг байсан. This meant that Manchuria, under Chinese control, was lacking in economic diversification. Japanese control will certainly tend to remedy this, because Japan needs not only the grain and beans of Manchgo, but its minerals, timber, meat, wool, and hides. Japan at present buys wool from Australia. Nothing can be more certain than that a serious effort will be made to develop a supply of wool in Manchgo. The segregation of Mongol territory with laws protecting Mongols against Chinese colonization opens the way for experiment in improvement of livestock that will benefit both Japan and Mongols. Agriculture succeeded years ago in stabilizing a crossbred Mongol-merino sheep and other kinds of livestock, which never made headway because of decline of Mongols and Chinese lack of interest. With the experimental stage already completed, breeding on a large scale can begin at once. Хятадын захиргаанд орох Манжуур бол эдийн засгийн олон төрөл зүйлийн дутагдалд орсон байсан. Харин Японы захиргаа бол үүнийг засаж залруулах бодлого баримтлах нь тодорхой бөгөөд яагаад гэвэл Япончууд Манжуураас зөвхөн шош, тариа авах хэрэгцээтэй байгаа биш, мөн ашигт малтмал, мод, модон эдлэл, мах, ноос ноолуур болон өнгөлөн далдалтын материалыг олж авах хэрэгцээтэй байна. Япон одоо Австралиас хоньны ноос судалж авч байгаа. Тэгсэн ч гэсэн Манжгод хоньны ноосны хангамжийг сайжруулах тал дээр онцгойлон анхаарна гэдэг нь юунаас илүү тодорхой. Тусгайлан байгуулсан Монгол муж бол Монгол нутаг дээр колончлон суурьшиж байгаа хятад тариачдын
тариачдаас монголчуудыг хамгаалсан хууль хэрэгждэг бөгөөд ингэснээрээ Монгол болоод Япон хүмүүс хоёулаа үр ашгийг хүртэж болох хөдөө аж ахуйн туршилт судалгааны шинэ үеийг судалгааны үүд хаалгыг нээж байна гэж ойлгож болно. Өмнөд Манжурын төмөр замын дэх хөдөө аж ахуйн судалгааны төв хэдэн жилийн өмнө Монгол-мерино хоньны төрөл үйлдвэрийг би үүсгэх, тогтворжуулах туршилт хийсэн. Мөн өөр олон төрлийн мал аж ахуйн олон төрөл зүйлийн мал аж ахуйг сайжруулах туршилт хийсэн. Гэхдээ эдгээрийн зарим нь бол монголчуудын үгүйсгэл хятадуудын үл сонирх байдлаас болоод ахиц гаргаж чадаагүй. Нэгэнт шинэ үйлдвэр угсааг гарган авах судалгаа амжилттай хэрэгжвэл өргөн далайцаар үржүүлгийн ажил эхэлнэ гэдэг нь ойлгомжтой. All of these considerations might be thought interesting primarily to Manjgo and Japan, were it not for particular frontier position of Manjgo and crucial importance of Mongol part of that frontier. In its larger aspect, establishment of Manjgo means a new chapter in the history of Asia, a new chapter, however, in continuation of an old chronicle. It is a castback to different 2,000 years in which times of Chinese history were set and controlled by a frontier of Great Wall before the brief interlude of Western Sea barbarians. Манжурын хилийн өөрмөц байдал болоод түүний Монгол бүрэлдэхүүний чухал чанар нь энэ бүх бодол эргцүүлэлийг Манжуур болоод Японы хувьд голчлон сонирхолтой санагдуулж болох юм. Өргөн ойлголтоор бол Манжуурт Манжго улсыг байгууллаа гэдэг нь Азийн төвхөнд нэгэн шинэ бүлэг. Гэхдээ энэ бүлэг нь хуучин он дарааллын үргэлжлэл болж өрнөж байна. Барууны далайн зэрлэгүүдийн богинохон оролцооны өмнөхөн Хятадын 2000 жилийн түүхэнд Хятадын нийгэм улс төрийн тогтолцоо нь цагаан хэрмийн чандаас удирдуулдаг. Эсвэл цагаан хэрмийн чанд дахь нийгэм улс төр эдийн засгийн байдлаас тогтон хөвшдөг. Энэ хандлагыг дахин эргүүлэн авч ирэх гэж байгаагаараа Манжго улсын байгуул бол түүхийн шинэ бүлэг юм аа.